Хүний эрхэнд суурилсан бичил уурхай. Бичил уурхайн үйл ажиллагаа нь Монгол улсад эдийн засгийн шилжилтийн үе болон удаа дараалан тохиолсон ганц удны үр дагавраар бий болсон ажилгүй л ядуурлаас ул баалан 20 гаруй жилийн өмнөөс эхэлжээ. Гол төлөв хөдөө орон нутгийн иргэд Алт, Нүүрс, Жонс зэрэг ашигт малтмал олборлож амжиргаагаан залгуулах хэрэгсэл боловсоор ирсэн байна. Монгол улсын зах зээлийн нийгэм шилжсэн үеэс хуваарийн ашигт олборлдог хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл бий болж нийгэмд одоо хуваарийн алт олборлагчид нэм жанар гэсэн ийм нэрийдлэр одоо хэсэг бүлэг бүр нийгмийн ийм давхарга бий болсон. За энэ үед бол үнэхээр одоо хууль эрх зүйн ямар нэгэн орчин байхгүй, дүрм журам байхгүй, одоо хүмүүс бол зөв хэсэг бүлгэрээ одоо хаана алт гарч ийн, хаана ер нь боломж байна, тэр бүгд дээр очиж одоо ерөөсөө нэг эмх замраггүй байдал үүссэн. Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэг нөлөөллийн үйл ажиллагааны үр дүнд 2010 оны 7 дугаар сард бичил уурхайн эрх зүйн орчин бий болсноор Монгол улсад бичил уурхайн салбарыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж үздэг. Үүнээс хойш олон мянган бичил уурхайч зохион байгуулалтанд орж албан ёсоор бичил уурхай эрхэлж байна. Хуваарийн ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагаа бол тухайн үед бол зохион байгуулалтгүй эмх замбраагүй явагдажсэн учраас нийгэм байгаль орчинд бол олон талын сөрөг нөлөө үзүүлж улмаар хүний эрх бол зөрчигдөхөд бол хүргэж исэн юм аа. Тухайн үед төр засгаас бол цагдаа хүчний байгууллагын хүчээр бол тэднийг хөөж тараах, бааш тоног төхөөрөмжийг нь бол хураах замаар энэ ажиллагааг бол зогсоохыг оролдож исэн хэдий ч гэсэн бол тодорхой бол үр дүнд бол хүрч чадаагүй. Ийм учраас Монгол Улсын засгийн газар бол энэ салбарт Латин Америк орнуудад бий болсон ижил төстэй үйл ажиллагааг зөв голдрол нь оруулж зохицуулахад дэмжлэг үзүүлж олон жилийн туршлага хоримтлуулсан Швейцарын хөгжлийн агентлагаас энэхүү үйл ажиллагааг зохицуулах талаар дэмжлэг үзүүлэхийг бол хүссэн. Энэхүү засгийн газраас тавьсан хүсэлтийг бол Швейцарын хөгжлийн агентлагаас бол бичил уурхайн эрх зүйн орчныг бол бүрдүүлж хуваарийн ашигт малтмал олборлагч иргэдийг бол бичил уурхайн зохион байгуулалтанд оруулах, албажуулах нь бол хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох замаар иргэдийн орлогыг бол нэмэгдүүлэх, амжиргааг тэтгэх, орон нутгийн одоо эдийн засгийн хөгжилд улмаар улс орны одоо макро эдийн засгийн хувьд хувь нэмрээ оруулах одоо боломжтой юм байна гэж үзээд 2005 оноос бол тогтвортой бичил уурхай төслийг бол тухайн үеийн ашигт малтмал газрын төсний газартай бол хамтран хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Одоо энэ манай тогтвортой бичил уурхай төсөл маань 4 дахь үе шатанда 13 дахь жилдээ бол амжилттай хэрэгжээд явж байна. Бичил уурхайн салбар нь орон нутгийн иргэд амжиргаагаан залгуулахад чухал ач холбогдолтой бөгөөд энэ салбарт хэрэгжиж байгаа тогтвортой бичил уурхай төслийн гол үр шим нь орон нутгийн амжиргааны гол үндэс болж байна. Иймд бичил уурхай төсөл нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэн суурилсан бичил уурхай хөгжүүлж олон улсын сайн туршлагаас суралцсан үр шимийн хүртэж бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэн бичил уурхайчдын хөгжих чиглэлээр хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, төрийн үйлчилгээг үзүүлэх чадварыг бэхжүүлэх амьдралын төвшинг сайжруулахад оршино. Тогтвортой уурхай төслийн одоо 4-р үе шатны нэгд бүрэлдэхүүн хэсэгт нь бол хүний эрхт ээлтэй хариуцлагатай болгохыг хөгжүүлэх гэсэн энэ зорилт тусгацсан байгаа. Энэ зорилтоор хүний Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссн бичил уурхайн салбарт хүний эрхийн асуудлуудыг холбогдох одоо хууль, дүрм журам тусгах, за мөн бичил уурхайчдын одоо эрхээ шаардах, эрхээ танин мэдэх чадварыг хөгжүүлэх, за мөн бичил уурхайн одоо үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой холбогдох талуудын тэр дундаа төрийн байгууллага, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг олголтыг дээшлүүлэх, за бичил уурхайтай холбоотой асуудлаар өрөөлт гомдлыг хүлээж авч шийдвэрлэх үйл явцыг хүний эрхийн зарчим хэмжээнд тусгах гэсэн энэ чиглэлүүдээр бол ингээ өрхөн хүрээдэг үйл ажиллагаа явуулж байна. За тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссн бол энэ тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд за холбогдох талуудын одоо мэдлэг чадварыг бэхжүүлэх, бичил уурхайн одоо дүрм журмыг хүний эрхэд ээлтэй, хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байдлаар боловсруулж батлуулах, мөрдөх төрийн болон бичил уурхай эрхлэгчдийн эрхээ шаардах, за мөн одоо эрхээ хамгаалах, өрөл гомдол шийдвэрлэх талын үйл ажиллагаануудыг бол хийж хэрэгжүүлж байна. За энэ хүрээндээ бас бидний баримталж байгаа нэг гол байр суурь өөрөө бичил уурхай хэрэгс маань өөрөө бас эвлэлтэнд нэгдэж ирэх ашигаа бас хамтын одоо зорилго, хүч, дуу, эв санаа нэгтэйгээр бас эрхлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ учраас бол Монголын бичил уурхай хэрэгсдийн нэгдсэн дэвэр холбоотой бас хамтран ажиллаж
За тэдний чадварыг бэхжүүлэх, за хүний эрхийн асуудлыг бол тус холбооны бодлого хөтөлбөр сургалтын үйлчлэг нэвтрүүлгээр гараад ажиллаж байна. 2013 онд засгийн газрын ордонд анхны бичлэг уурхайн их хурал хийж бичлэг уурхайн нэгдсэн дээвэр холбоо гэдэг нэртэй орон нутгтойгоо төрийн суулгуудын нэгдэл болж бичлэг уурхайчдын эрх ашигыг хамгаалж тэдгэрийн одоо хууль тогтоомжийг төвөртөө хамтран хэрэгжүүлэх ийм том бүтэц бий болсон байна. За өнөөдрийн байдлаар Монголын бичлэг уурхайн нэгдсэн дээвэр холбоонд 16 аймгийн 48 сумын 481 нөхөрлөл за 6300 гаруй гишүүд бол бүртгэлтэй байгаа. За бид бол гишүүдийг чадахжуулах, тэдний үйл ажиллагааг сайжруулах, мэдлэг мэдээлэл олгох, за хүний эрхээс суурьсан арга барилаар хандлагыг өөрчлөх, за төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллах энэ тал дээр бол бүх төрийн болон төрийн бус байгууллагатай бол хамтарч ажилласаар өнөөдөр хүрсээр ирсэн. За өнөөдрийн манай холбооны гол үйл ажиллагаа болохоор гишүүдэд чадахжуулах, тэдний зохион байгуулалтанд орлого алавжуулах, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулахад нь бол бид нар мэдлэг мэдээлэлээр ханх сурах тал дээр илүү онцгойлоо анхаарч ажиллаж явж байгаа. За дээрс манай холбоон дээр сурагч агштай, сурагч 10 гаруй сурагч агштай. За үндсэн сурагч агш нар маань хүний эрхээс суурьсан арга барил, за гендер, за тэгээд хууль эрх зүйн орчин, байгаль орчны нөхөн сэргээд, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт энэ чиглэлүүдээр бүх төрлийн сургалтуудыг бол орон нутгатайгаа гишүүдтэй бол байнга явуулдаг. Хүний эрхийн сургалтуудын хамгийн гол зорилго нь юу вэ гэхээр иргэд маань хүний эрхийн талаарх мэдлэг ойлголттой болж байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа үйл ажиллагаанд нөгөө гендрийн эрх тэгш байдал гэдэг чинь юу юм бэ? Гендрийн тэгш байдлыг хэрхэн хангаж ажиллах ёстой юм бэ? Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаанд гендрийн ялгуурлан гадуурхалт бас яаж ангид үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэг талаар ерөнхий мэдлэг ойлголттой болж байгаа. Үүнээс гадна иргэд маань орон нутгийн төвшөнд одоо шийдвэр гаргах одоо төвшөнд бид яаж оролцох юм? Оролцоогоо яаж хангах ёстой юм? Өөрсдийнхээ санал хүсэлтэд асуудлаа орон нутгийнхаа удирдлагуудад хэрхэн тавьж хэрхэн асуудлаа шийдвэрлүүлэх учиртай юм. Мэдээж ашигт малбал олборлолтын салбарт гарч байгаа энэ хүний эрхийн энэ зөрчил маргаануудын одоо хэрхэн одоо аль талдаа ашигтай үр дүнтэйгээр шийдвэрлэх ямар арга зам боломжууд байгаа юм бэ гэдэг энэ зүйлс суралцж байгаа юм. Энэ бүхнийг сурж мэдснээрээ нэг талаасаа иргэд маань өөрсдийнхээ эрхийг хамгаалж чадж байгаа. Эрхээ хамгаалахын тулд одоо төрийн одоо тодорхой албан тушаалтнуудад төрийн албан хаагчдад асуудлаа тавьж тэднээс одоо эрхээ шаардахын чадварт бэхжиж байгаа. Энийн нөгөө талд төрийн албан хаагчид маань одоо төрийн чиг үүргийг орон нутагт иргэдэд хүргэхдээ одоо хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулах, одоо үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, нэг үгээр хэлбэл хүний эрхийн соёлыг одоо төлөвшүүлэхэд энэ бүх сургалтын нөлөөллийн үйл ажиллагааны зорилго болов оршиж байгаа. Мэдээж энэ боловсрол олох үйл ажиллагааны сургалтаас гадна хүний эрхийн маш олон төрлийн ном, тогтмол, гарын авлага материалуудыг одоо комиссаас боловсруулж одоо хэвлэсэн байгаа. Одоо яг энэ төслийн хүрээнд бид хүний эрхтэй холбоотойгоор 14 төрлийн ном тогтмолыг хэвлэж одоо олон нийтэд энэ сургалтын үйл ажиллагаанд одоо түгээж ашигласан. Монголын бичлэг уурхайн нэгдсэн дээвэр холбоон дээр одоо хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэсэн энэ багш нар маань энэ хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр хүний эрхийн сургалтыг хэрхэн явуулах одоо сургалтын гарын авлагаас гадна хүний эрхийн асуудлыг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан одоо хөвмөл хуудас брошюрууд хүртэл одоо энэ хүрээнд бол боловсруулагдчихсан байна. Швейцарын хөгжлийн агентлаг хүний эрхийн үндэсний комиссийн дэргэдэх хүний эрхийн сэтгүүлчдийн клубтэй хамтарч ажилласнаас хойш миний хувьд бол баруун зүүн гэсэн хоёр аймагт үндсэндээ сурвалжлага хийж авсан. Гэхдээ Баянгор аймгийн Галуут, Бөмбөр сум, харин Хинтэн аймагт Батнор, Норлон гэх мэт сумдуудад сурвалжлага хийж тэнд бичлэг уурхайн сайн туршлагын сайн жишээг сурвалжилсан. Тэгээд газар дээр нь очиж сурвалжлахад бол одоо нэгдсэн зохион байгуулалтанд ороод алавжсан бичлэг уурхайн эрхлэгчид бол хариуцлагатай болдгийм байна. За тэр хариуцлага гэдэг дотор бол маш олон ойлголтыг бас хамруулж ойлгож болно тий. Алавжсан бичлэг уурхаанууд бол нэгдүгээр доктортой ажлын байртай болдгийм байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн эрсдэлгүй болдгийм байна. Амь насаа алдах аюул гэж байхгүй болдгийм байна. Гуравдугаар тогтсон цалинтай болдгийм байна. Нийгмийн даатгалаад үлдэг болдог гэд маш олон давуу талууд үүсдгийм байна гэдгийг энэхүү одоо сурвалжлах хугацаанд мэдэж авсан. Иймд бичлэг уурхайг хуулийн хүрээнд хэрхэн зохион байгуулалтанд оруулах, албажуулах талаарх мэдээллийг бичлэг уурхай эрхлэх хүсэлтэй иргэд, бичлэг уурхайчид, орон нутгийн өдрөл уд болон бусад оролцогч талуудын хариуцлагатай бичлэг уурхайн талаарх
ойлголтыг нэмэгдүүлэн хүний эрхийн мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлснээр бичил уурхайчид өөрсдийн эрхийг хамгаалах чадвартай болж байна. Бичил уурхай гэхлээр хүмүүс одоо янз бүрээр хүлээж аваад байдаг. Зөвхөн уул уурхайн компаниуд, том компаниуд л газар авдаг, газрыг өмчилж авдаг, өдөр ухаждаг, ашиг шимийг хүртдэг гэдэг байсан бол одоо бичил уурхай гэдэг хүмүүстэй орон нутгийн иргэд өөрсдөө газар аваад өөрсдөө баялгаа хүртээ явдаг боломж байдгиймаа гэдгийг одоо манай бичил уурхай харуулж байгаа. Хүмүүс анхандаа бол мэдлэггүй байсан те. Одоо бичил уурхай эрхлээд явхад одоо хууль усаар ердөө ямар нэгэн хүн албаны хүн эрхтэл ямар нэгэн үйлдэл автоматар өөрсдөө гэмтэн юм шиг зүхтааж яадаг. Бидний багжийг хурааж авна, бидний зодон нутна гэсэн байдлаар ингээд зүхтааж яадаг байсан бол одоо газар аваад айх аюулгүй ингээд ухаж явахад бол бидэрт одоо ямар ч тийм дарамт байхгүй маа. Энэ газрыг бид нар өөрсдөө аваад үр хүүхдүүдтэйгээ гэр орнороо байгалийн баялгаа хүртээд сайхан амьдрах боломж байна гэдгийг одоо мэддэг болсон манайхан. Одоо энэ хүний эрх зөрчигдөд байгаа юмнууд бол голдуухан тийм хууль ус үйл ажиллагаа явуулж байгаа газар асрыг хүний эрх зөрчигдөж байна. Энэ дээр хүний эрх зөрчигдөж байгаа учраас өөрөөсөө тэр хүмүүс маань хууль зөрчөө явж байгаа учраас эрхээ те одоо гүйцэд эрхээ эдэлж чадахгүй эрхэн зөрчигдсөн ч байсан хандахдаа дандаа нөгөө эрүүгийн хуулийн төлөв юмд ингээд сөрөг бий болж байгаа учраас эрхээ хамгаалж чадахгүй төрөд байгаа. Эдгээр албан ёсоор бичил уурхайн яг хууль журмын дагуу яваад ирвэл эдгэрт бол ямар ч нэг тийм хууль зөрчиг юм байхгүй. Бичил уурхайгаас ашигт мултмал олборлох журам хэрэгжих хугацаанд журмыг шинжилэн боловсруулах хэрэгцээний болон практик шаардлагууд гарч ирсээр байна. Иймд бичил уурхайн холбогдох талуудын санаа бодлогыг тусган бичил уурхайгаас ашигт мултмал олборлох журмыг шинжилэн боловсруулж засгийн газрын 2017 дугаар оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар тогтоолоор баталлаа. Энэхүү журмаас гадуур ашигт мултмал олборлох үйл ажиллагаа явуулбал хууль бус ажиллагаа болно. Шинжилэн батлагдсан журам нь бичил уурхайн албажуулалтын хүрээг тэлэхэд эерэг нөлөө үзүүлэх зогсохгүй журмын дагуу бичил уурхайчид хуулийн этгээд дэмэх хөрлөл хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулж татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар төлдөг болсноор бичил уурхайгаас улс орны эдийн засгт оруулж байгаа хувь нэмрийг бодитойгоор тооцох боломж бүрдэж байна. Бичил уурхайгаар ашигт мултмал олборлох журмын одоо гол зорилго нь бол гар аргаар буюу одоо хуваарай хууль бусаар ашигт мултмал олборлож ирсэн иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах тэгээд тэдгээр иргэдийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад чиглэгдэж ингэж гарсан. За журмын бас нэг гол зорилго нь бол одоо тухайн орон нутагт амьдарч байгаа ядуу иргэдийг тодорхой ажлын байраар хангах орлогыг нь тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх ийм зорилгоор энэ бол журам босруулж батлагдсан байдаг. Сумын засаг даргаас талбай дүгнэлт гаргахаар манай ашигт мултмал газрын үндэсний газарт ирүүлдэг байсан бол одоо шинэ журмаараа бид аймаг нэгдсэн одоо удирдлагаар хангаж аймаг нийслэлийн засаг даргын эрх үүргийг бол нэмж оруулж ирсэн байгаа. Хүний эрхэнд суурилсан бичил уурхай. Цэргийн хөгжлийн агентлагийн доктортой бичил уурхай төслийн жижиг төслийг бол Увс аймагт 2017 онд хэрэгжүүлсэн. За төслийн хүрээнд бол орон нутгийнхаа төрийн бас байгууллагатай хамтраад Увс аймгийн бичил уурхай бүхий 6 сумын бүхий л олборлолтын газруудад өрч ажилласан. Бичил уурхайч зориулсан сургалт сурчлагаа нөлөөллийн ажил, за мөн хүний эрхэд нөлөөлөх байдлын дүн шинжилгээний ажил бол бас давхар хийгдэж явсан байгаа. Одоо аймаг орон нутгийнхаа төрийн байгууллагатай хамтраад бол одоо бичил уурхайчдын уурхайчдыг бол нийгмийн даатгалд хамруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах ийм ажлуудыг бас зохион байгуулсан байгаа. Зохион байгуулалтанд орж албацсан төрийн бас байгууллага нөхрөлийн тоо хэмжээ бол нэмэгдсэн. Хаамаа иргэд бол нөхрөлийн гишүүн болгож ийм үр дүнд хүрсэн байгаамаа. Хинтээ аймгийн хэмжээнд бол нийтдээ бичил уурхай бүхий 8 сум байдаг. Тэр энэ 8 сумын 6 сумд бол Швейцарын хөгжлийн агентлагийн татвартай бичил уурхай төслийн жижиг төслийг хэрэгжүүлж байсан. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол одоо орон нутгийн бичил уурхайчид дээрээс нь төрийн албаагчдыг чадахжуулах, гендрийн мэдрэмжтэй хүн эрх сурсан хандлагаар ажиллах талаар сургалтуудыг маш олон хийж байсан. 2008 оноос хойш одоо үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө одоо авч чадаагүй байсан тахлагт тосгоны бичил уурхайчдын бас асуудлыг энэ төслийн хүрээнд шийдвэрлэж ирсэн. Энэ бол бас нэлээд том амжилт гэж хэлж болно. За дээрэс нь бас ер нь бол энэ төслийн хүрээнд засаг дарганы хамгийн газар за бусад бас энэ санхүүжүүлж авсан байгууллагуудтай энэ сумдуудаар ажиллаад нөлөөллийн ажлуудыг, сургалтын ажлуудыг тухайн үед нас одоо иргэдээс гарч байгаа санал байна. Хууль зүйн зөвлөгөө өгөх гэдэг юм энэ ажлуудыг бол тавар хэрэгжүүлж явж байсан. За тэгээ бичил уурхайчд бол өөрсдөө одоо бол харьцангуй бие даасан мэдлэгтэй, мэдээлэлтэй
Дээрэс нь зохион байгуулалтанд орсон бүр улсын хэмжээнд жижиг болсон юм одоо туршлагууд бол маш олон байдаг Хинтээ аймгийн хэмжээнд. За ялангуяа тэр морилон сумд байгаа бичлэг урхаачдын үйл ажиллагаа бол улсаар нь даяар сайн туршлага олж нийтэд хүрч ирсэн. 2012 оноос хойш бичлэг урхайн үйл ажиллагааг зохион байгуулалтанд оруулах, албажуулах үйл явц эрчимжиж, хууль тогтоомжийн хүрээнд аль биесээр үйл ажиллагаа явуулж байгаа бичлэг урхаачдын тоо нэмэгдэж, бодлогын болон хэрэгжилтийн төвшөнд нааштай эерэг өөрчлөлтүүд гарч байна. Хуваарийн ашигт малтмал олборлогч иргэд нөхөрлөх хоршооны зохион байгуулалтанд орж, байгаль орчинд халвагтай нийгмийн хариуцлагатай бичлэг урхайг хөгжүүлэх чиглэлээр нөхөн сэргээлтийг хийж үүсдэг нь орон нутагтаа хүлээлгэн өгдөг аргачлалыг нэвтрүүлж байна. Хүмүүс яаж хариуцлагатай ажиллах вэ? Яаж байгаль орчиндөө ээлтэй нөхөн сэргээлт хийж яаж цаашдаа удаан хугацаанд үр ашигтай ажиллах вэ гэдэг тал дээр бол бичлэг урхаачд илүү ив нэгдэлтэйгээр илүү нөхөрлөл хоршооны зохион байгуулалтанд орон одоо ингэж ажиллаж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бичлэг урхаан талаар баримталж байгаа бодлого дээр одоо Швейцарын хөгжлийн агентлагийн доктортой бичлэг урхаан төсөлтэй хамтарч ажиллаж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутаг буюу одоо говь гурван сайхан өөр тусгай хамгаалалттай газарт бичлэг урхаагаар эвдэгдсэн газруудыг бичлэг урхаан нөхөн сэргээлтийн аргачлалаар хороо нөхөрлөлүүд өөрсдөө нөхөн сэргээх ийм боломжоор бас хангаж өгч байгаа. Энэгээр бас одоо өөрсдийн эвдсэн одоо бичлэг урхаагаар эвдэрсэн газруудыг тус нөхөрлөлүүд маань бас өртөг багтаагаар бичлэг урхаан одоо аргачлалын дагуу гарсан тэр заавраар одоо тусгай хамгаалалттай газруудыг маань нөхөн сэргээх ийм ажил явагдаж байгаа. Эрүүл мэндийн яам одоо өнгөрсөн онд 2017 онд засгийн газрын тогтоолоор орчны эрүүл мэнд үндэсний 2 дахь хөтөлбөрийг одоо батлуулсан. За энэ хөтөлбөрийн хүрээнд одоо энэ бичлэг урхаачдын эрүүл мэнд, бичлэг урхаачдын ар гэрийн одоо үр хүүхдүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх одоо үзлэг үйлчилгээ, тусламж үйлчилгээг одоо яаж хүргэх талаар заалт одоо оруулсан байгаа. За энэ одоо заалтынхаа хүрээнд одоо үйл ажиллагаануудаа төлөвлөөд одоо эрүүл мэндийн яам энэ жилээс эхлээд ажиллаад эхэлж байна. Үүний хүрээнд бол бичлэг урхаачдын эрүүл мэндийг хамгаалах сургагч багш нарыг бэлтгэх, за мөн тэдэнд одоо эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх одоо үзлэг тусламж үйлчилгээг бол авах тийм ээ. Анхны тусламж үзүүлэх сургалтуудыг зохион байгуулах үйл ажиллагаануудыг төлөвлөөд одоо ажиллаж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн доктортой бичлэг урхай төсөл нь 2005 оноос хойш Монгол улсад бичлэг урхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд ээлтэй бичлэг урхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичлэг урхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Швейцарын хөгжлийн дотоод бичлэг урхай төсөл хэрэгжснээр бол бичлэг урхай эрхлэгч за энэ үйлчлэгээнтэй холбоотой бүх талуудын мэдлэг туршлагыг бол сайжирч байна. За тэр дундаа хүний эрхийг аваад үзэх юм бол бичлэг урхай эрхлэгчид за тэд нийгмийн сурвалж үзүүлж байгаа төрийн байгууллага албан хаагчдын хүний эрхийн тухай мэдлэг ойлголт, за мөн эрхээ шаардах, эрхээ хамгаалах, за хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бол мэдлэг ойлголтууд бас ихээхэн нэмэгдэж байна. За Монгол Улсын хүний эрх үндэсний комиссийн хувьд ч гэснээр цаашдаа бичлэг урхайг одоо хуулийн дагуу эрхэлж өнөхөө үйл ажиллагаанд Монгол Улсын холбогдох дүрм журм стандартуудыг дагаж мөрдөх, за уг үйл ажиллагаанд оролцож байгаа бичлэг урхаачдын одоо хөдөлмөрлөх эрх, эрүүл ажиллагаанд амьдрах эрх, за амжиргааны баталгаатай төвшөнд бас амьдрах тэр эрх болоод бусад төрийн байгууллагууд өргөл гомдоо гаргаж шийдвэрлэх, мэдээлэлтэй байх зэрэг эрхийг нь одоо хамгаалах, энэ чиглэлээр одоо үйлчлэг үзүүлж төрийн байгууллагын шалгалтын бас чадхыг бэхжүүлж үйлчлэгийн чанар хүч хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бас үргэлжлүүлэн ажиллах болно гэдгийг хэлмээр байна. Манай доктортой бичлэг урхай төсөл бол бичлэг урхай дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, төрийн болон одоо хууль хяналтын албан хаагчдын хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах, үндсэн үүргэн биелүүлэх чадхыг одоо бэхжүүлэх, бичлэг урхай эрхлэгчдийн хүний эрхийн мэдлэгийг сайжруулж, эрхээ мэдэх, эрхээ шаардах одоо ийм чадхтай болох хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн учраас Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисстэй бол манай төсөл бол хамтарч ажиллаж эхэлсэн юм аа. Тэгээд хүний эрхийн үндэсний комисс нь бол Монгол улсад хүний эрх эрхчлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхүүлэн дэмжих ийм чиг үүрэгтэй байгууллага учраас бид бол сүүлийн 4-5 жил бол одоо маш амжилттай бол хамтарч ажиллаж байгаамаа. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс Швейцарын хөгжлийн агентлаг хамтран ажиллаж цохих үр дүнд хүрлээ. Монгол Улсын хүн амын нэг хэсгийг
эзлэж байсан бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг эрх зүйн талаас нь бодит нөхцөл байдлын талаас нь орон нутагтай хамтран ажиллах талаас нь их чухал үүрэг гүйцэтгэж өнөөдөр үр дүнд хүрснийг харахад нэн таатай байна. Энэ төсөл үнэхээр бодит үр дүнгээ өглөө цаашдаа Монголд хэрэгжиж байгаа Монголын ард түмний сайн сайхны төлөө бас бусад орны ард иргэдийн татвар төлөгчдийн энэ сайхан сэтгэлийн илэрхийллийг ийм байдлаар хариулж чадвал хэн хэний зорьсон зорилго бүтнэ гэдэгт итгэлтэй байдаг. Эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчинд хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол улсын бичил уурхайн салбарыг төлөвшүүлэх, бичил уурхайгаар олборлсон алтны худал дааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайн талаарх дэлхийн бусад орны сайн туршлагаас суралцах, өөрсдийн туршлагаас хуваалцахад дэмжлэг үзүүлсээр байна. Хүний эрхэнд суурилсан бичил уурхай